Зэрлэг амьтдын авралын газар. Говийн зэрлэг амьтад өдөртөө хэдэн 10 км туулаад ч ус сулж ууж чадахгүй тохиолдол цөөнгүй. Усандаа хүрч чадахгүй ангаж цанган үргэж, ус бараадан өөр нутаг ус руу нүүдэлсээр Монгол алтай нурууны өвөр Зармангийн говийн энэ хөндөд зэрлэг ан амтан ховортсон байна. Одоо сүүл гандан гэвэл бүх дээр энэ хашаа Зарман гээд энэ цов нэг бол бүр энэ сумаархны таалтын баян болгоцсон. Өшөө газар ерөөс ус байхгүй. Дээр ус амттай ус болдог ус байхгүй. Ерөөс ус баг зэрэг болгоод байсан дээхэн үе яасан болгоод нь бүгд ширгээд энэ хур бараа багснаас болоод гэтэл сүүлийн 1 жилийн дотор энэ хөндөй дүүрэн зээртэй өөр бусад зэрлэг амтэнч элбэг болжээ. Нодон энэ нарны хөрөвтэй энэ одоо мэдрэмжтэй ийм ходог гаргаснаас одоо энэ таал одоо энэ хавар хүртэл саяхан байгаль орчин бид нэр 7 сарын 9-нд энд бас аймгийн байгаль орчин аюулжуулалтын газрын бид нар хамтраад бас энэ мониторинг хийж байна. Энэ таал зүгээр тэр жигээрээ зээ. Манай байгаль орчин хүртэл одоо манай дарга нар бас явсан. Ямар гоё болсон, ямар та туугаад ичгээг үзсэн зээг гэж надаас асууж ирсэн. Тэ. Одоо ан амтанд баш онцтой цэгээ болсон. Маш их тийм гоё юм боллоо гэж одоо манай сум энэ болон энэ сангийн далайгийн ард иргэд ерөөсөө маш их баяртайгаар хүлээж авч байгаа. Ийм усгүй газар, ийм нарны хөрвүүтэй одоо ийм ан амтан хамгаалагч нь бол ер нь бол эхний ээлжинд бол одоо ус. Тэгээд бас хяналтын камер бас нөгөө амтныг ханжээдэг тийм юм хэрэгтэй юм байлээ. Тэгээд одоо юуны одоо энэ усгүй газар одоо ингэж ус гаргаж ан амтанд одоо болон жилүүд айлын маал хувь энд одоо маш их нэмэр болж байгаад одоо маш их баярлж байна. 2020 оны намар Монгол алтай нурууны өвөр Говьалтай аймгийн Эрдэнэ сумын сангийн далай багийн нутагт нарны өргүүртэй энэ худгийг гаргаснаар энэ худаг зэрлэг амьтдын авралын газар гэгдэх болжээ. Монгол орны биологийн олон янз байдлын хувьд ач холбогдолтой улаан шалын хоолой. Зармангийн говийн зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хуучин гүн үрмийн худгийн цооногийг төслийн санхүүжилтээр сэргээн засварлаж нарны өргүүртэй худаг болгон тогтжуулж автомат камер суйрлуулан мониторинг хийж байна. Төсөлтэй хамтран зэрлэг амьтдад амьдрал хайрлах хамгааллын ажлыг хэрэгжүүлж байгаа аймаг сумын засаг захиргаа, нутгийн байгаль хамгааллын байгууллагууд, байгаль хамгаалагч нар нутгийн иргэдэд талархал илэрхийлье. Их байгальдаа ээлтэй хандцгаая. Монголын унган байгалийн хүлцэл тогтворчлтыг хангах нь энэ шүүр төсөл.